Басан байсан уу? За бүгд нэг Казахстан улсын иргэн Мажано Марат гэх хүн Монгол улсад 100% хөрөнгө оруулалттай G-Time Corporation гэж компаниг байгуулад за Монгол улсын аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-ийн 4 заасан олон шаталд маркетинг буюу санхүүгийн пирамид тогтолцооны замаар бусдыг хуурч мөхөлж ашиг хонжоо олох хоригдсон үйл ажиллагаа явуулж цалингийн гэмтэрэг үйлдсэн гэсэн асуудлыг мөрдөн байцаа газрын хүнд гэмтэрэг мөрдөхөлц шалгаж байгаа. За Казахстан улсын иргэн Мажано Марат нь 2 сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр гарах үед нь цагдаагийн байгууллагаас барь саатуулж за хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Тэгэхээр энэ хэрэг дээр бол одоо Мажаноос гадна компани гүйцэтгэх захирал болон бусад нэлээд оюутан хүмүүсийн холбоотой шалгаж байгаа. За өнөөдөр та бүхэнд хэлэх байгаа гол асуудал бол одоо иргэдийн дунд эргэлзээ төрүүлээд үүссэн байгаа. Энэ G-Time Corporation компани үйл ажиллагаа сэргээн компани үйл ажиллагаа хэвээ явуулж байгаа. Хөлбөрүүдийн цаашд хэвээ үргэлжлүүлнэ. Цалин мөнгөний хэвээ олгоно. За толгой компанид гомдлоо гаргавал мөнгөө буцааж олж авна. Цагдаагийн байгууллага гомдлоо гаргасан тохиолдолд мөнгө олж чадахгүй гэсэн тийм буруу тушаал мэдээлэл иргэдийн дунд ихэхэн тарцсан байна. Энэ нь бол одоо буруу тушаал мэдээлэл. Цагдаагийн байгууллагаас энэ Мажанов толгойдох болон энэ компанитай холбоотой асуудлаар эрг үүсгээд бүх талаас нь шалгаж байгаа. Ийм учраас одоо иргэдийн дунд тарцсан байгаа энэ буруу мэдээллийг энэ хурлаар одоо нцааж байгаа. Тийм учраас одоо ард иргэдийг цагдаагийн байгууллагад мөрдөн байцаа газар дээр ирээд хохирсон талаараа өргөдөл гомдлоо гаргаж шалгуулаач гэж хүсэж байгаа юм аа. За энэ компани үйл ажиллагааг зогсоочсон байгаа. Энэ компани үйл ажиллагаа зогссон байгаа учраас дахид цаашаа сэргэж явна. Хөтөлбөр үйл ажиллагааны хэвийн үргэлжлэнэ гэсэн ойлголт байхгүй. За хэргийг тал бүрээс нь шалгаад тогтоосны дараа хэн гэмруутай болон хэн хичнээн төгрөөр хохирсон гэдэг асуудал эцсийн шийдвэрлэгдэнэ. Ийм учраас иргэдийг мөрдөн байцаа газар дээр ирж өргөдөл гомдлоо гаргаж энэ асуудлаа шалгуулахыг хүсэж байна.